Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 10 дахь хэсэг зааснаар Монгол улсын иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын үднээс нам олон нийтийн байгууллага байгуулах сайн дураараа эвлэлтэн нэгдэх хэрэгтэй. Энэ эрхийнхээ хүрээнд 2-оос доошгүй хуулийн этгээд 9-оос доошгүй иргэн эвлэлтэн нэгдэж хошоо гүйцэн байгуулж болох ба хошоо гүйцэн байгуулах бүртгэх үйл ажиллагаатай хамаарал бүхий журмыг хошооны тухайлаар зохицуулдаг. Хошоо бүртгүүлэхдээ хошооны дүүрэн батлагдсанаас хойш 30 хоногийн дотор тэргүүлэгчид харьяалах бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргана. Өргөдлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль цаашин журам нийцүүлэн гаргах бөгөөд хошооны дүүрэн үүсгэн байгуулсан тэргүүлэгчид болон хяналтын төрлийн бүрэлдэхүүнийг сонгосон хурлын тэмдэглэлийг асгарна. Хэрв баримт бичгийн бүрдэл дутуу улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж заасан шаардлагыг хангаагүй баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн бол бүртгэх байгууллага бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргаж өргөдөл гаргагчид аль биесээр мэдэгдэж баримт бичгийг буцаадаг. Хошооны тухай хуулийн 11-р зүйлийн 11-6, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18-р зүйлийн 18-ын 4 дахь хэсэг зааснаар өргөдөл гаргагч бүртгэх байгууллагын бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл захиргааны ерөнхий хууль заасан журмын дагуу гомдол гаргах хэрэгтэй бөгөөд гомдлыг эрдэнэ журмаар хийн шийдвэрлэнэ.